Сайн бацгаана уу? Налгачуудаа хайр түгэе мэдчилгээ үргэлжилж байна. Бид энэ цаг мөчид хорвоод мэндэлсэн Хосгүй баярын өдрөнд тохиож байгаа хайртай дүү одон туяада хэмээн хаяглаж маш гоё гинтийн бэлэг илгээхийг дамжуулахар хүрэлцэн ирээд байна. Ингээд хамтдаа төрсөн өдрийн эзнийг тэвэр дүүрэн цэцгийн баглаа тэгээд бас хамгийн эрхэм дотны хүмүүсийнх нь чин сэтгэлийн өгс бүхнээр баярлалцгаая. Сайн байна уу? Өдрийн мэдчилгээ үргэлжилж байна. Бид энэ цаг мөчид ээлжид гинтийн бэлгээ уламжлахаар яг одоо одон туяа бүсгүйтэйгээ уулзаад байна. За юун төрөнд энэ өдрийн мэд хүргээ ажил халт тавтай сайхан байна уу? Сайхан байна уу? Сайхан шинэлсэн үү? За тэгээд баяр дээр баяр тогтсон гэдэгчлэн саршны баярын өргөн бэлгээр өдрүүдтэй зэрэгцээд бас өнөөдөр таны нартад мэндэлсэн нандан сайхан өдөр тохиож байгаа гэдэг сураг дуулаад цэцэг тэврээд гүгээд ирлээ. Юун төрөнд төрсөн өдрийн мэд хүргээ. Баярлалаа. Тэгэхээр манайхаар дамжуулж танд гинтийн бэлэг ирсэн байгаа. Ер нь тэрнээс болов энэс болов гэсэн таамаг байгаа лөө. Огт байхгүй наа. Тэгэхээр онцгой гоё бэлгийг гардуулахад бид эхлээд заавал нэг мэдчилгээний үгсийг уншиж өгдөг. Тэгэхээр надад ирсэн тэр цагтлыг уншиж өгөхөөр бэлгийн очрыг тодорхой болох байхаа гэж бодож байна. Айлын баг гэдэг чинь аавынхаа амин сэхүүс, ээжийнхаа энгэрийн зүйлт байдаг юм аа. Алдраа жаахан дүү чинь айл гэрийнхэн аз жаргал, отхон дүмэн бидний орчлонгийн төшиг болж одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө өргөө цагаан гэрт минь өнгө нэмж мэндэлж байсан юм аа. Нэгэн эхийн хөвлөд бүрэлдэж, нэгэн эцгийн тулганы голомтыг тойрч тоглож хүн болсон нартад бисийн төших нандан сайхан дүү минь ээ. Төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргье. Зулайгаа гიშгэж замбуу твийн орчлон жаргал зуулангийн алинд ч төшөөд авах хайртай төрснүүд нь арыг нь баттаадаг юм шүү. Аавын голомтод ээжийн энгэрт мэндэлсэн эрх хонгор дүү минь чамдаа төрсөн өдрийн мэд хүргэе гэсэн байна. За баярлалаа. Энэ хүн мэдчилгээг таны хамгийн хайртай дотны хүмүүс болох ах эгч дүүнэрийнхэн зүгээс мөн аав ээж нь маш их хайртай шүү гэдэг чин сэтгэлийн өгс бүхний дайж хэлбэсэн байна. Дэггүй хөөрхөн дүү минь саатан өнжмөрөө Төсөөлөөгүй бэлгээс нь ер нь тий. Би тэр гэж ütсэн нөгөө гэж бодог над руу яа ярих юм л даа л гэж ütсэн. Тэгэхээр одоо бидний хийж байгаа бичлэгийг бас онцгойлон гэрийнхэн үзэж байгаа. Таны хувьд бас хамгийн дотны хүмүүс нь болов гэж бодож байна. Тэгээд тэд нартай хандаж сэтгэлээсээ хоолцол. Таатай хамгийн хайртай шүү л гэчлэмээр. Бүх цаг үед хамтдаа байдаг. Жаргал цуглангаа хуваалцж идэг та нартай. Наа баярлж явдаг шүү. Чадах чинь нэгээрээ тусалж дэмжээдэг би нэгээ төшөж тулдагт баярлаа. За баярлаа. Тэгээд баярын өдөр жоох хуйлуулчихлаа. Тэгээд сэтгэлээс гарсан үг сэтгэлд хүрдэг учиртай. Тэгээд монголчууд бид чинь ерөөлөөр учирсан ард түмэн дээр гал морин жил маань айлчлан ирсэн байна. Гал шиг дүрлзэж, моршгийн хямрлаг байх болтугай. Төрсөн өдрийн минь хүргэе. Баярлаа. Хастаа баярлаа. Халиран туулдаг чиг гэлээ хайраар зөөлрдөг хорвоо шүү дээ. Хайрлан амьдранда харанхыг гүйсээ дүүтэй юм чиндээ.